За миний дуртай 5 кино контентэнд оролцож байна. За эхнээс нь ингэ нэрлээд яг сүүлээс нь нэрлээд яваа. Би Монголын амьдралын урт замд буюу Жээс ахын тоглолтын тэр кинонд ерөн дуртай. Яг бид ийм л амьдралыг тус. Бидний төлөө өөрийнхөө амьдралыг золсон. Тухайн үеийн амьдралыг харуулсан монголчуудын амьдрал ямар энгийн, ямар их хайр байдгийг харуулсан кино учраас нэг сэтгэлд ойр байсан. За дөрөвт гэвэл Солонгосын Одлон ангит кино Дурсамж 1988. Энэ хоёр бас жоохон хоорондоо төстэй. Гэхдээ энэ дээр болохоор ямар ч муухай юм байхгүй, муухай үйл явдал байхгүй, дандаа гэгээлэг амьдралд болдог бүх үйл явдлыг ингээд тайлбартайгаар нь ийм ингэвэл ингэдэж шүү, тэгвэл ингэдэж шүү гэдэг хүмүүст илүү ойлголт өгсөн тийм кино санагдсан. Тэгээд хамгийн гэгээлэг кино. За 3-т болохоор Хүнс цохилт Солонгосын Олон ангит инээдмийн кино гэдэг штеп. Тэр тухайн жүжигчдийн байгаа байдал мэдл нэг юм заавал инех гээд хүчээр инээлэх гээд нэг тийм байдгүй юм цаанаасаа л хөнгөн зүгээр нэг ингээд яана тэр чинь ингэчлээ гэдэг чинь хүртэл ингээд инээд болж чаддаг болохоор тэгээ би Солонгосын тэр Хүнс цохилт гэдэг Олон ангит кинонд дуртай. Ерөн Солонгос кинонд дуртай. За хоёрт гэх юм бол Johnny Depp-ийн тоглосон Caribbean Sea-ийн дээрэмчин киноны бүх ангид дуртай. I'm Captain Jack Sparrow. Яагаад гэвэл яг л дээрэмчин бол ийм байх бах та. Тэгээ тэр амар хүмүүс донд бас нэг юм хөвгчлөлтэй, тэгтээ зайлтай, тэнийг юм шиг хэрнээ тэнийг биш. Ийм хүн бас амьдралыг чимдэм байна гэдгийг харуулж өгсөн байхгүй юу Johnny Depp. Тийм болохоор би энэ кинонд дуртай. За нэгт гэвэл мэдээж ярих Harry Potter дуртай. Anything you couldn't explain? You're a wizard, Harry. I'm a what? Harry Potter болохоор хүүхд толгоны хүсэл мөрөөдлийг харуулж өгсөн ээжид тэгээд эр зориг, нөхөрлөл, ухаан бүх юмыг харуулж өгсөн кино учраас хүүхэд наснда үзээд одоо хүртэл үздэг болохоор дурсамж ингээд энэ дотор байсаар байдаг. Хүүхэд насны минь тэр нэг сэтгэл хөдлөлийг гаргаж ирч чаддаг болохоор Harry Potter-т хамгийн дуртай. Ингээд 5 кино.